Зохиолыг бичсэн Стенү, зохиолыг уншсан Туул Синди. Хүсэл хясал. Ёс бус үг агуулгадсан зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан зохиол болно. Үд өнгөрөө даавын догчход ээж нь алга байв. Тайван гайхан ээж хайчавэ хүүгийн байгаа. Ямар хүү? Тайшир уншиж байсан сонингой орхон хараана шилээ аваад хангай хүүгиндээ хүү өнөөдөр завгүй ингэснээ босож цай аяглан юм идсэн үү? Бууз жигнэ хүү? Эзэн хангай ирээгүй байгаа мó? Тийм ээ. Зулаагийн тоглолтыг үзэж байгаа. Тайван тухай алгадан шогшорч тийштэй би бүр таг мартчихаж чи мэл хүн байх эцэг байх хоёр өөр шүү хүмүн. Гэхдээ чи хүрээд ирсэн чинь сайн болж. Нэрэл би охиндоо илүү их санаа тавих ёстой байна гэж бодсон Тайван аава танд нэг юм хэлэх гээд зулаа хангай хоёрын тухай юу? Тэр ярихгүй. Би шийднэ. Тэр бишээ. Би бууж өгөө эцтэй. Өөр асуудал энэ их чухал. Тайшир санаа амраг бололтой тухлан суугаад хэл хүмүн. Ер нь альва ямиг дотроо удаан хадгалах бууруу байдгийм шүү. Хүн Солонгост байхдаа нэг бүсгүйтэй танилцсан юм а. Их сайн хүн. Тайшир улам анхааралтай болж толгоогоо гэлжийлэх нь цааш нь яар гэсэн дохоо. Бид хоёр юу л да нийлэхээр ярьж шийдсэн юм а. Үгүй болж байна штэ хүмүн. Ийм гоё мэдээг юунд нуудаг байна. Тэр маань харин санаандгүй муу хүмүүст хууртаж бичиг баримтаа алдан сүүлдээ Баян Солонгос эртээ бараг хүчээр гэрэлсэн. Их л зовсондоо хөөрхий. Хөөрхий. Нөхөртөө бидтэй. Гэр бүл салгахч тийм сайн зүйл биш дээ. Гээд тайшрын царай бухимдсан шинжтэй болоод ирэв. Салгасан биш л дээ аваа. Тэр нөхөр нь гэхүү хүчээр авсан хүн нь осолд ороод удаа асруулсны эцэст бурхан болчихсон. Хөө зайлуулаа. Зовж яваа хүүхэд байна. Аав нь юу хэлэхэв дээ. Өөрөө л мэд. Ээж нь бас сонсог. Тамхи хурдан сорон утааг нь нүүрлүү үлэн шүлсээ хамаагүй хаян зогсох 3 бандаас огтхон чимээгээгүй хангай. Миний хувцас та нарт тийм сонирн байна уу? Үнэхээр хамаатай гэж үү? Хөө за. Овоо цор гэдэг бацаануугүй юу? Алив ийшлээ. Зулаа тэдний урдуур зүтгэн зайлж үз. Энэ миний найз залуу та нарт падгүй. Зайлж үз гэж байна. Ингэж ундууцсан хангайг хөдлөн зам буруулан явтал хулчгаар новш минь зулаад би хайртай заяа одоохоо арилж үз гэж өндөр туранхай банд хашгичаад хажуунаас нь махлах шар банд дэм өгөн за залуу минь зодоон цохон хийж төвг болоод яах вэ? Чи зүгээр л над халтар савраа миний найзын хайртай охиноос авчих тэхүү. Зулаа бараг л уйлах шахан ичээч та нар аавда хэлнэ шүү. Яг нүүр тулахаар яадаг вүлээ? Тэр яахав дээ. Аав чинь нэг өөр, наад халтар чинь нэг өөр. Гэхэд хангай огт тоосонгүй зулаагаас эднэр чамайг шоглож байсан юм уу? 50 ах яасан? Гэхэд зулаа хараа тэр хамаагүй өнгөрсөн явдал хангай улам шийдмэг болон хэлэлдээ намар хичээл эхлэхэд л одоо зүгээрээ өнөө 3 банд тачгантал инээлдэн хайраа гинөө халтар лалар аймхаа новш гисгэн инээсээр байв. Зулаа чамд бал цаас байна уу? Байна. Алуу өгдөө. Хангай бал цаас аваад өнөө 3-т хандан за яах вэ? Ирчүүчиг үзүүл үзье. Тгий хөөй. Дараа нь гоншгохгүй шүү. Тэрийг чинь л хэлээд байна. Энэ дээр гарын үсгээ зурч тэгээд үзье. Зулаа мэлмэртэл уйлан хараа болол доо ид чи оловлаа байна штэ. Зүгээр л цагдаа дуудчихъя. Эсвэл аавыг ингээд уцаа гаргахад хангай хориглон болиулаад ирчүүд бол ирчүүд тийм бидстэй хэнцэр залуусаа.
Тэд зодооны дараа хинч хил ам хийж гомдлохгүй гэж гарын үсгээс зурцгаагаад Грашийн араар орон зодтолдож эхэллээ. Хангаагийн оновчтой цохилдууд байндаа тусаж хоёрыг нь хид сайн зохиод авав. Бүдүүн шар нилээн махруу зантай бас зодтолдохдооч сайн юм. Тэрбээр ичээч та хоёр гуруула байж захиулаад химэн орилон дайрсаар байлаа. Хангайч хид цохиулан зулаа орилон бөө юм болж байтал болцгоо ганц хүнд бөөрлөхөд гисээр нэгэн залуу шууган ирээд тэднийг дорн салгаж ичээч та нар нэгнээрээ үзвэл таагуура алуулах юм байна. Одоо болно. Тарцгаа. Бүдүүн шар хамарнаас садрах цусаа тогтоож ядан байснаа гараа сунган за уучлаарай. Бидний буруу. Танилцъя. Намаа гамбаа гэдэг. Нөгөө хоёр нь эвлэрхийг үл хүсэн хараал урсгасаар явж одов. Зулаа уйлагнан хангаагийн нүрийг арчин хувцсыг нь гөвж зогссноо. Оргил ахаа баярлалаа. Нэрээ энэ миний найз залуу хэрлийгч эндүү штэ. Гэхэд оргил гих нүд хөмсг сайтай өндөр залуу. Юу? Тийм үү? Нэрээ ямар адилхан юм бэ? Гэхэд хангаа гайхан ихч та хоёр нэг анги юм уу? Үгүй л дээ. Манай нөгөө бүлэг. За би явлаа. Дараа тогтоо уулзнаа. Гисээр явж адлаа. Зулаа энэ юу хүүхэд вэ? Хэрлийгчийг хараашилдаг юм шиг байна лээ. Манай урлагийн дугуулангийнх амар гой дуулдаг. Чи түрүүн сонссон биз дээ. Тийм. Гэхдээ би нэх анхаараагүй. За явъя хараа. Өсөж өглөө. Тэд инхрий дотнд хөтлөлцөн алхасаар байшин тойрон зам даган явж одов. Дархан хот руу эмчнэрийн чуулга уулзалтанд явах байсан бүзмаа гинтхэн болжхов. Ойрт бүр ядраад болдгүй. Орлогчоо явуулчихлаа. Гисээр орж ирэхэд пилждийн царай хувьсгийсэн ч эмч хүн байж биедээ анхаарал тавиач гэхээс өөр юм хэлсэнгүй. Бүзмаагийн хурц хараанаас пилждийн царайны хувирал яахан мултрах билээ. Новш чин дотроо багтарч өгөх гэж байгаа да. Намайг явуулчихад чимгээтэй жаргах гэж байж л тээ гэж хорсон бодсноо бүр явуулмаар санагдан ханаа чухал уулзалттай гээ үсттэй хамт явна шүү. Би хувцас солиотхъя гисээр бөксөө тантагнуулан өрөөлөөгээ орчхов. Нэгэнд төлөвлөгөө нурсан болохоор дагуулад явхаас өөр аргагүй болсон пилжид ёстой гай юм аа. Өнөөдөр бадмаа ихч байхгүй. Боломжийн өдөр байсан юмсан гэж амандаа бувтнан аях шаарцгийн залгилж орхиод чимгээ рүү явав. Анайл угаалгах цэвэрлэгээхийн улаа бутарчсан суух чимгээ хэрлэн хоёрлоо тоомжиргүй харснаа. Айлв чимгээ өрөөнд ороод ирдэ. Ярих юм байна. Пилждийн төвчээр бүр барагдаж чимгээд тачаадан яг галзуурах шахаж байлаа. Ямар хэрэг гараавэ? Гисээр чимгээг орж ирмэгц. Юу л да. Би ингэж бодлоо л доо. Хэрлэн гэрлүүн явуулдаг ч юм билүү. Бүзмаа баяр цэцэг хоёр ачаа үзээд авах шиг байна. Юу сайн юм бэ? Би хоёр хүний дайтай ажиллаж чадна ахаа. Чимгээ баярлсандаа нэмсгэлэх нь бүр дур булаам харагдах тул пилжид чи ахаад л өртөө боллоо. Хэрлэн хичээл намаа тухтаа хийж байвал би ч дүүрч бөхөрөө дуустал ажилланаа. Пилжид бүр тэсгэл алдан өөр яриад байна. Тэрээр гинт ухсхийн чимгээг тэврээд авав. Хөхнөөс нь атгалах үед гайхалтай хатуу сэргэр байсанд халуун цус нь улам огшон, хуйл тачаал нь бадарч уйглан зүтгэж тас тэврэн дайрахад чимгээ сандран хашгирах гэтэл пилжид бүзмаа сонсвол муу юм болно шүү. Ингээд паривгар том гараараа амыг нь таглан уруулнаас нь шунаглан оцлоо. Үнэхээр тисхийн аргагүй гайхалтай гоё мэдрэмжинд автсан пилжид ухаанаа гээжгсэн чимгээгийн чирэг чанга би хэлбэр сайтай өгзөг огтхон ч унжаагүй сэрийсэн том хөхийг хайр найргүй атгалан дайрч юугүй өмдийг нь шувтлаад ирэв. Нэгэнд дийлэхгүйгээ ойлгосон чимгээ ариллаа шүү. Шившигтэй юм бэ? Гээд зөөлөн шивнэж чадлаараа эсэргүүцөвч аль хэдийн өмдөн шувтарч пилждийн чинэрсэн эргэтэн салтаарун шүргэлэн үрсээр үтрээлүүн тэмтчин зүтгэлээд ирэв. Хүүгийнхээ хэлхийг анхааралтай сонссон дулам тэр бүсгүй чин тэгээд хизээ ирэх юм. Нийгэнд дасчихсан бол ээж нь юу хэлэх вэ?
Гэхэд ээжигээ баярлахгүй байгаад гайхсан тайван та жоохон дургүй байна уу да? Дургүй ч юу ах вэ? Уг нь би энэ чимгээг за март та. Тайван писхитэл инээд алдан. Ээж нэрээ дураараа юм аа. Аав охин хоёр ээж хүү хоёртой аа. За тэр яах вэ? Чи ирсэн нь сайн болж би хүүгийн дорлоо. Чи аавтайгаа хоолоо хийгээрэй. Юу сайн болж гэж бас л тэгж хэлээд байсан. Би одоо харьлаа. Энд хоноо зулаа маань хангаатайгаа сайхан юм ярьж сууг. Битгий саад бол. Ээжээ, юу яриад байгаа юм бэ? Тэд чинь жоохон хүүхдүүд. Ном уншин таг дуугүй суусан тайшир гинтхэн. Үгүй чи хэдэн настайгаасаа бит хоёрын чихийг халууцуулж эхэллээ дээ. Мартчихаа юу? Аль умах гарга сайхан гурилтаа шүлхийж идий. Гээд өндийнхөд нөгөө бүсгүй чинь хизээ ирэх юм. Зулаад бит хоёр эвтэйхэн ойлгуулж хэлнэ. Гээд гарахад тайван сая санаа амран за зулаад айтайхаа ойлгуулад өгвөл болох нь тэр. Эдэнтэй зөрөөд ч яах вэ? Охин минь өөрийгөө мэдэх насандаа хүрчихсэн хүүхэд гэж бодон хоол хийхээр босчээ. Тэрээр нөгөө бүсгүйгээ 5 настай хүүтэй гэдгийг үнэхээр зориглож хэлж чадсангүй. Өнөөдөртөө ингээд байлээ доо. Дараа хэлье гэж дотроо боджээ. Хотын төвд шахуу 3 өрөө тоглох сууцанд зулаа аавтайгаа амьдардаг ажээ. Хангаа их л бишүүрхэнгүй цомцаан суухаагаад халууцаж хөлөрсөн бололтой байн нүгрээ шудрана. Зулаа уцаар ярьж дуусаад аав өвөөгийн тонох юм бах уу? Би ганцаараа яах вэ? Хараа чи усанд орох уу? Би хоол хий гэхэд хангаа бүрч их хичин солих хувцсгүй бас дүүнэр санаа зовоод байна. Гэхэд зулаа инээд алдан надаас ичээд байгаа мó? Найз охиноосоо юу гэсээр дэрэгдэн ирж сууснаа. Имээ харж байгаа. Эсвэл би өвөөг бас ор гэд хэлчихв. За яах гэсэн бэ? Настай хүмүүс ядран штэ. Хангааг бие бариад ичээд байгаа гадралсан зулаа. Тэгвэл хоол идчихэд хамт явъя. Удахгүй гээд бослоо. Би туслах уу? Ямар хоол хийх юм? Чи сууж вэ? Би одоохон. Зулагийн гар сурмаг хөдлөн мах татан гурил зуран хоолоо бэлдэж эхэллээ. Хөдөлгөөн бүрийг нь дагуулan харах хангайгийн хайр бахархал ирэхгүй төрөн твэрч үнсмээр санагдавж суусаар л байлаа. Улаарсан бох шиг ухаан жолоогүй дайрах пилжтийн хөвчөрсөн эрэгтэн өдрийг нь өрөн зүтгэх үед талигаач нөхрийнх нь инээмсэглэн харах царай гинт үзэгдэх шиг болсон цочиж баламгдсан чимгээ. Балаач гэж орлоод эцсийн хүчээ шавхан жийж орхилоо. Гингүй байсан пилжээд барьцаалдан хоош савхад чимгээ яаран босоод өмдөө татаж амжив. Пилжтийн нүд улаанаар эргэлдэн дахиад л дайрахад чимгээ байз бүзмаагч ирж гин төр хүлээ гэхэд гинт ухаан орсон пилжээд таг хөшин зогсчов. Дараа бол идэх үү? Баригдчихвал би алгуулна штэ гэж чимгээ гуйлганахад нэрээвэз дараа өөр газар гой хий. За тэгье. Харин та хэрлэн гэрлүүн явуулчих. Эргэж буцваа. Тохирлоо. Чи бошоо өрөөлүгээ яв. Би хэлсэндээ хүрнэ. Харин чи хуурваа. Гисээр пилжид хуйл тачаалаа барьж чадан эргэтнээ атгалсаар хоцорлоо. Чимгээ санд мэд гуйн гараад угаалгын өрөө орон амьсгаа даран хувцаа янзлан зогсохдоо золтой л уйлчихсангүй. Охиноо л явуулъя. Би ч яах вэ? Өнгөрч. Энэ гахаа айгу бол охиныг минь буцарлаж мэднэ. Ямар ч үнээр хамаагүй охиноо л аврыг. Тэрээр төгшин бодсноо. Хурдлыг ингэж бовтансаар тэндээсээ гарч доош буулаа. Хэрлэн ажиллаа хийж дууссан бололтой амсхийн сууж байснаа ээжигээ хармагц. Яа суудваа? Юу гэж юм? Жоохон цэвэрлэгээ хийгээдээ. Хэрлээ. Охин минь хувцас өмс. Гэрлүүгээ хайр. Юу? Яагаад пилжид ах чамайг явж олно гэсэн? Би чамайг тэмцээнтэй бас хичээл ихтэй явуулж өгөөч гэж гуйсан. Миний охин яв. Хэрлэн гайхах баярлах зэрэгцэн. Үнэн үү? Та яах болж гин? Гэтэл дээрээс пилжид бүзмаа хоёр бууж ирснэ. Бид хоёр орой тухайх шүү. Хаалгуудээ сайн цойжилж унтаарай.
Ингэснээ пилжид мушилзан инэв хийлж хэрлэн өнөөдрөөс энд ажиллахгүй шүү. Юутай харж вэ? Ингэлээ. Бүз маань нүдэ бүлтийлгэн юу яриад байгаа юм бэ? Дөнгөж 2 сар ажиллаад уу? Тийм ээ. Хэрлэн өөр ажилд оруулна. Үгүй ингэхэд баяр цэцэг хайчихсан юм бэ? Бүүр нэг тэнмэл хүн боллоо шүү. Химэн уурсав. Бүз маа юм хэлэх гэснээ болон түр адсанснаа. Найзынхын төрсөн өдөр гисэн. Тэндээ хонох бах. За явъя. Оройтлоо. Нэрээс салахын аргагүй амттай хоол хийдэг юм байна. Ёстой мундаг юм аа. Гэж хангааг шагширхад зулаа түүний хамарнаас чимхэн. Төрүүхэн юу гэд ойлаа да. Үнс намайг хангаа хошууга царвалган нүдэн зүтгэл зулаа давстай халбаг өмнө нь байранд олоолгож орхиод бөөн инээдэн болон хөөцөлдөж сүулдэ тэрвэрлэн аваад үнсэлцэж эхлэв. Хин хиндэ хязгааргүй хайртай болсноо мэдрэн тас тэрвэрлэн удтал үнсэлцэн бийсэн ихрэлэн илблээ. Ёй бүтэж өглөө. Ядчаах дуруулчин шаал шорвгийн. Ингээд зулааг тажигнтал хөхөрхөд хангаа чихгүй яадгийн өөрөө давс идүүлчгээд гашуун байна уу? Алив хайр нарчаад өгье. Дахиад л үнсэлцэж эхэлтэл хангаагийн утас дуурав. Өө, манай ихч байна. Би яриадахыг ярьж дуусаад хангаа санаа алдан. Ашгүй дээ. Ихч маань гэртээ очичгож одоо ээжийг л авчих бол ингээд санаа алдахад зулаа. Харин тийм ээ. Яамаар ч юм битээ. Хангаа хэсэг бодол болж сууснаа. Оройноос өглөө цэцэн гэдэгтэй. Би усанд орлоо. Бас энд хонноо. Зулаа гинт ичингээрэн яасан зоригтой болцгоо миний хайр. Хамт орох уу? Тэд харцаараа л биенээ ойлгон хөдлөлцөн алхасаар угаалгын өрөө оров. Чи өмнө нь үдсэн үү? Зулаа ингэж хэлээд мөрөн чичгэнэн хурдан амьсгална. Хангаа жалгаагүй твдэн сандран. Үгүй би ч бас. Хангаа урагш бүхийн зулаагийн жимээсэн уруулнаас зөөлн шимэнгэ ингрийн тавчийг нэгээр нь тайллаа. Анх удаал эмэгтэй хүний гой хөхийг харсан хангаа бүр мэгдэн сандарч шуугтнан амьсгаацаар ус руу орё. Хоёул нүцгэрсэн атал нүдэ тас ансан чигээрээ тэрвэрлцээр шүршүрт оров. Чи харж гин үү? Химэн зулаа дуулдах төдий шивнэв. Үгүй би ч бас ичээд байна. Нүдэ нээх үү? Тгий хоёул нүдэ нээн бөмбөрдөн асгарах бүлээхэн усан дор өөдөөдөөсөө харан хэсэг зогсов. Чи хүсэж гин үү? Зулаа ахаад л шивнэхэд хангаа тийм ээ. Гэхдээ арай л эрт гэж үү? Тийм ээ. Усандаа оръё. Гэснээ зулаа. Маа чи гээд нүдрөө нь ус цацаж орхиод нууцаар хардаг муухай гэхэд хангаа өө яан гинэ. Чи бас хараа үсттэй гижиг суг хүзүүндээ гижигдүүлэх зулаагийн 2 хөхн бомбогнон илгээ хөштөлэнэж. За бууж өглөө. Алив нуруугч угаая. Усанд орчхоод гарч ирсний дараа хангаа хойлогоорч агаарт алах уу? Нэрээ тгий дэлгүүр орж зарим гэдээ. Бас пяв ой. Чи чадах уу? Чадна. Харъя л да. Хоёул хөдлөлцөн хотын гудмаар зугаалах үед тэнгэрийн одоод атаархах мэд гялалзан жирвэгнэж байлаа. Ханхай том байранд ганцаар үлдсэн чимгээ айдас давтан байж сууж ядан пилжтийн улаанаар эргэлдэх нүд зантай тэл хөвчөрсөн эрэхтэн харагдах шиг болоход нүдээ таглаж шунал тачаалдаа автан айхлан амьсгаатхан сонсогдох шиг болон чихээ таглан ингэж амьд явхаар өгчгсөн минь дээр гэж бодчиж үзв. Гэвч алт шиг сайхан 4 хүүхдээ яалтай байлээ. Буцар гахаа гэж амандаа бовтнаад усанд орлоо. Пилжтийн эрэхтэн үтрээс алтаанд нь хэрхэн хурч шүргэн байсныг санан дахин савндан угаалаа. Жоохон чадхай тайвшрах шиг болж нөхрөө маш их үгүйлв. Үтрээгээ олон дахин өрөн угаасан болоод ч тэрүү чивэлт хүслэн ирэхгүй сэдрэн нүдэ тас анин жаргалтай мөчүүдэд дурсан өөрийгөө таалсаар амьсгаан дээрдэн зүрхний цохилт нь хурцаад ирлээ.
Тэрээр юу хийгээд байгаагаа ч үл ойлговч бие барьж стилэн 2-3-гаа өтрээлүүгээ шургуулan бүлж хилүүгээ оролдон чичигнүүлсээр дуу алдан дур ханаж гайхалтай таашаал аван бүх бие нь сулраад ирэв. Чимгээ хийсэн үйлдэлдээ ичимгүйрэн байвч өндийн босоод томоос том толинд өөрийгөө янз янзаар харж зогсов. Миний чухам юунд ингэтлээ шунан шүлэнгэтэн вэ? Чилгэр чирэг би өөхлөг том өгзөг огтхонч хэлбэрээ алдаагүй том тавчтай сэрийсэн хөх. 37 настай гэж хинч харахааргүй царайлаг хөөрхөн бүсгүй. Өөдөөс нь тормоотол харж байв. Охиноо хамгаалж чадсан. Одоо өөрийгөө яах вэ? Гэх бодол зурсгийн орж ирмэгц ахаад л тэсгийн аргагүй гонигт автан мэлмэртэл уйлж архив. Хинд хандаж хинээс тусламж ирэхээ үл мэднэ. Дэмийл унтдаг өрөөнийхөө цоожийг шалган пилжид орой согтуу ирнэ. Яаж ч мэднэ. Би амлчихсан. Одоо өөрийгөө хамгаалж дөнгөхгүй бол яана гэж амандаа бувтнан бүх бие нь айдаст автлаа. Туслах хинч алга үнэхээр их ганцаардан нүдэ бүлцийтэл уйлсаар Батмагчээс өөр хүн алга даанч хүүхдэн тааруу байгаа. Уцтаад үздэг ч юм билүү. Ингэж бодон уцаа гарган залгасан боловч холбогдохгүй байв. Орой болтол гадуур зугаалж кино үзэн жаргалтай өчийг өнгөрөөсөн хангай зулаа хоёр хөөр баяр дүүрэн нээлтсээр гэртээ ороод буудэнд тухлан зураг тасаав. Чи пиава уулда би уулзах юм уу? Ингэж зулааг инээд алдахад хангай уун жоохон гашуун амттай чамд өгөхгүй чи болохгүй. Яагаад чи эмэгтэй хүн штэ. Би ч уугаад үзчихсэн л дээ. Дараа нь толгой өвддөг юм уу? Чи уу. Зурагтаар эротик төрлийн кино гарч эхлэн гол дүрийн ирэм хоёр шуугтнан үнсэлцэж сонин аваа гарган гиншгэд сувгаа солих эсвэл унтраах яхаа үл мэдэн ичиж улаасан хоёр бие биенлүүгээ харснаа хар аянда тэврэлдэн үнсэлцлээ. Хангай илүү зармиг үйлдэлхийн зулааг тайчаж орхиод бүх биеийг нийлбэн хүсэл тачаалаа хорж дийлэлгүй шунаглан зүтгэн. Зөөлн торгомсог арис бомбайсан жижигхэн хөх турхаан би шулуухан хөл хангай өөрийгөө хорж стилэн зулаагийн хөхний тавчийг үнсэн тачир үстэй умдгийг нь үнэрлэн өшөө доошлмоор байвч зүрх алдан тэнгэлцгэд зулаа хараа гой байна орлоо очиё химэн шивгэнэв. Хангайд тэврүүлэн унтлахын өрөөнд ормогц би их хүсэж байна. Хойлоо үүрт хамтдаа тийм үү? Тийм ээ. Би чамайгаа үүрт хайрлана. Зулаа биеэс суллан хөлөө дэлгэхэд хангай эв дүү мутайхан салгансаар хөвчөрсөн эргэтнээ зүтгүүллээ. Юугүй дэлб үсэрч гээд ч байгаа юм шиг санхан таатай мэдрэмжинд хүлөөлж орхисон хангай байгалийн зөнгөөрөө зулаагийн ягаахан сарнайг олон эргэтний шургуулан бүлэхэд ааваа химэн овгос хийтэл орилох зулаа нүдэндээ нулимс цээлэгнүүлэн гиншиж хангайг тас тэврэн гой байна гэж хэлсээр байвч тэсгийн аргагүй өвдөлтөнд ёо химэн сулхаан шивнэн турхан биеэрээ мурилзан тийчихнэв. Хангай бүлхээ болох гэж хичнээн хичээсэн ч яаж чадалгүй дур ханан үрийн шингэнээ юу ч үлдээлгүй цацаж орхив. Үгээр илэрхийлэх аргагүй гайхамшигт таашаал сонин гоё мэдрэмж биеийг өвч бүрхэн хайртай гэхээс өөр юу ч хэлж ис чадав. Хангай гараа тулан өндийгөөд эргэтний зөөлхөн сугалахад зулаа татвасгийснээ даган босож ирээд аймаар өвдсөн ч одоо гоё болчлоо. Бит хоёр ингээд сэтгэл бас бие махбодороо нэгэн хүн боллоо. Тийм ээ эхнэр минь. Чи минийх, үрд минийх. Хоёул тэрэлцэн чигээрээ босоход дунд цагаан дэвсгэр дээр яг л сарнаан дэлбээ аятай часвлаан толов тундран харагдах ажээ. Энэ үдэш пилжид шиг аз жаргалтай хүн байсангүй. Хүлээ авалтан дээр ирсэн хүн болгон шахуу түүнтэй гар барин мэхэлзэж дотн яриа өрнүүлнэ. Саяхан л сонгуульд ялагдсны дараахан зайгаа авч асан бялдууч хүмүүс томоохон сайлын үнээг игддэг компани захирал боломгцол өөрчлөгдөж орхиж новшнууд гişүүн болцсон бол бүр бүхс долоох нэ ингэж дотроо ярван бодовч гаднаа ихэмсэг дөр үзүүлсээр байв. Эхнэр Бүзмаанч гэсэн чамгүй нэр хүндтэй болохоор тэднийг харсан хэн бүхэн хүндлэн долгонохоос аргагүй биз.
Тэрээр зэрэгцэн суугаад хуурамч инээмсэглэл тодруулах ихнэрээ үе архиар шахан нэрлэхэлгүй оо. Энэ хүмүүсийг хардаа чи. Бүгд бит хоёрыг хүндлээстэй. Эд хөрөнгө ийм хүчтэй гэдгийг харж ав. Химэн сайрхан. Уулгүй яахав. Гэхдээ чи гишүүн болчихсон бол бүр их хүндлэл хүлээх байлаа. Ганбат чимгээ хоёроос тол болж нэр хүнд чинь шалаар нэг болсон шүү. Бүү март. Нэрэл Пилждийн нэр хүнд Ганбатынх зодонд малаа юу ч гүйсөрүүлснээс хойш навсунан ёстой л нэг шалаар болсон гэхэд хэлсдэхгүй. Өрсөлдөгчд нь энэ боломжийг ашиглан Пилждийг хэвлэлээр балбаж өгөлгүй л яах вэ? Их хурлын өндөр сентинээс ингэж л мултарсан да. Пилжид энэ бүхэнд харамсан шүүрс алдаж суутал намынхан залуу лидер хурчирээд дарга таныг сайд уулзъя гэж дуудлаа. Дээр вип өрөөнд гэж шивгэнэв. Дэд сайдын суудал эзэнгүй байгааг гинт сансан Пилжид өшөө том алба мөрөөдөн огл үсрэн босоход бүзмаач дагалдав. Энд хорвоод муу хүн цөөнгүйч сайн хүмүүс илүү олон байдаг аж. Чухам бурхан л ийм байдаг болов уу гэмээр сайхан сэтгэлийн туйл болсон тайшир өвөө дулан мэмэтэй хаяа нийлэх болсон нь чимгээ болоод хүүхдүүдт нь үнэхээр завшаантах хэрэг болжээ. Хэрлэн гэртээ яарсаар очиход дулан мэмэ хоол хош бэлдэн онон туул хоёр хичээлээ давтан сууцгаана. Хоёр дүү нэгчээ хармагцал ухсгийн гүйлдэж ирээд тэврүүлэв. Та хоёр чинь өдий там болцоход эмээгээр хоол хийлгээд ичгүй байна уу? Ингэж айшаалхаад дулам зүгээр дээ охин минь хоёр хөөрхнийг бие байлуулсан юм аа. Уг нэмээдээ туслана л гэсэн. Хангаа ирээгүй агам уу? Агаа найз охинтойгоо яваа. Ингэж онон туул хоёр бараг л зэрэг шахам хэллээ. Дулам эмээ жуумалзан миний муу годгор зээ охин өнөөдөр тоглолттой байсан юм аа. Энэ аав шүү юм нь мартчихсан байна лээ. Харин хангаа маань очиж баяр хүргэсэн байна лээ. Одоо хамт хичээлээ давтаж байгаа. Тийм үү. Нэг үеих болохоор хичээлээ цуг давтвал сайн хэрэг шүү дээ. Би нэг ярьдгийн билүү. Гэ тэгээч хөө. Оройд чухал тэндэ хончих гэж хэл. Эндээс хоол шүү дээ. Ингэж дулам эмээ хоолоо аяглан айлаа өхөө өрхнүүдээ хичээлээ хумайд хоололцгоо. Муу дөөмн болж тээ. Сайн хүний сайхан охинтой танилцаж тэндээ хоногдээ гэж тайвшран бодох хэрлэн хоолоо идэнгээ эмээтэй хууч хөөрөв. Эмээ 50 ах Солонгост удсан гэлөө. Манай аавын хамаатны нэг эгч тэнд бас удсан гэсэн. Бүр сургаггүй болчихсон. Аав их ярддаг байж үлээ. Өө тийм үү. Эмээ 50-аас асууж сураглээ. Солонгос ч том газар штэ. Танихгүй л болов. Дулам эмээ хань болон хонож хэрлэн бодолд автлаа. Муу ээж минь ганцаараа зүгээр л байдаг байгаа да. Нэмж үйлчлэгч авахгүй бол би эргээд яваад очноо. Уг нь гэртээ байх гоё юм. Гүнжээ багшийн секцэнд ороод тэр тэмцээнд нь орох юмсан. Хэрлэн эргэж хөрвөн нойр нь хулжжээ. Үе сургуулийн шатан дээр таарсан өндөр царайлаг залуу нүдэнд нь харагдаж зүрх нь болиглоно. Охтын шүтэн гэсэн хит хитэн охинтой үерхээ цалсан гэж дуулцсан. Ер нь л жоохон шалгидуу баха. Би ер нь дими мөрөдөж байна гэж бодовч өнөөх залуу санаанаас нь гарахгүй бодогцоор л байлаа. Хүлээ авалтаас сэтгэл хангалуун гарсан Пилжид согтож орхисон эхнэрээ чирсээр машиндаа суулаа. Өөрөө ч нэлээд халамцаж согтсон ч аль болох баг ууж бүзмаг шахсаар тасруулж орхисон юмсанж. Шанзын оронд орсон шинхэн жолооч тосон суулгаад гэрлүүн хурд мэдэн давхив. Мөрийг нь налан дугжран унтах бүзмаг докторн чи зүгээр үү? Тохируулж уухад яадаг байна гэж хэлэвч дотроо маш их баяртай байлаа. Хурдхан л харж чимгээгийн чилгэр гобийг хэрхэн эзэмдэж идэлхээ бодох тусам салтаан дундах сагсан улаан нь өмд төрөн өндийн. Гэрийнхээ гадна очмогц айл угаан сүхэ надад тусал да. Энэ маань бүр согтчхож тэд хоёр давхурт гармагц хаалга онгойлгочоод Пилжид айхлан ёо бүр хал уцчихлаа. Чи бүзмаг дээшээ гараад өрөөнд нь оруулчих. Би шүршүүрт орлоо.
Ганц өвхөх өндөөр туранхай арх сүрчиг нэвт ханхлах тантахар бүдүүн бузмааг арайч хөтлөн суугцаар дээш гарan өрөөнд нь оруулав. Сайхан том хөх өгзөгтөө царайлаг сайхан авгаан улцгар зөөлөн би ирэхгүй сэрлийг нь өдөөсөн тул далимдуулан хөхнөөс нь бацлан өгзгийг нь элбээд авав. Үнэхээр ухаанаа алдтал согтсон бузмаа уйхлан яраглана. Ганц өх ийш тийш сэлбэлзэн харснаа даашинсных нь хормог сөхөн дотоожийг нь мулталах үед бузмаа яраглан хөлөө чангаан цааш харан хэвтчихв. Жолоочир тантахар цагаан өгзгийг шүлэнгтэн харж гуй завсар цохойх чиглэг үтрээг хуруугаараа хид хид үрснээ зориг нь нис хүрв бололтой эргэтнээ базалсаар өрөөнөөс гарлаа. Энэ бүхнийг нууц камераар нэг бүрчлэн харсан пилжтийн хөхинээд нь хүрч харахад харчхар туранхай мөртлөө овоо гарав ахнэ. За яах вэ? Одоохондоо зүгээр орхий. Ингэж шивнэн зогссоор жолоочийг гармагт чимгээгийн өрөөлөв явлаа. Бүзмаа тас үсэрсэн нь тодорхой. Энэ л чухал. Жолоочийн үйлдэл пилжтийн асаж байсан хуйл тачаал дээр тос нэмэн дөрүлзүүлж орхижээ. Зулагийн бие үнэхээр уян зөөлөн юм. Хангай усанд орох зуураа тас тэрсэн гараа огтхонч сулруулсангүй цээжиндээ чанга наан нэг гараараа охины нуруу хонгоёг зөөлөн өрөн угааж үе үе доошлуулан өгзөгнийх нь араас гуй завсар нь гараа шургуулан үтрийг нь илбэхэд зулаа байж ядан гиншиж хараа сонин болоод энэ штэ орондоо орё химэн игдүүтэй хоолоогоор шивнэв. Хангай түүнийг сэвхийтэл өргөн өрөөнд ороход зулаа алив түр хүлээдэ би гээд тэрвэрлтээс нь мултран орны давгаа хуулан нимбайлан ивхснэ. Үүнийг хадгалнаа гээд инээмсэглэн шин давуу бүтээх зураа хөдлөх тоолн шархиран өвдөг салтаагаа илбэн өвдөөд ахын хойло зүгээр тэрвэрлдээд хөвтгөө гээд орон дээр дээш харан хөвтлээ. Хангай чинэрч лугших бахархлаа зулагийн гуйнд наан тэрэн хөвтснэ. Энэ ингээд хатуурчгаад бас өвдөөд байна. Чи тэгвэл хиймээр байгаа мó? За хийхий. Зулаа хөлөө алцаан дэлгээд зөөлөн удаан хийгээрээ. Хайр хийхээр яагаад ингэж өвддөг юм бол? Хожим нь мартагдахгүй тулд байхаа. Өвдөөд байгаа бол би тэсэдээ. Жоохон л хүлээж. Би чамдаа бүхнээ зориулнаа. Хойлооч сорох юм ихтэй дээ. Би бас сайн мэдэхгүй. Кино үзээд хийж үзхөө. Зулаач дуртай зөвшөөрөн хоёул тэрвэрлдэн хөвтөөд утсаараа порно кино үзэж эхлэв. Гэвч утсангүй дур хүсэлтэд автсан хангай зогсолтгүй илбэн үнсэн зүтгэлсээр дээр нь гарахад зулаач хөлөө алцаан ариухан сарнаагаа өөдөөсөн дэлгэлээ. Өнөөхөл чинэрч хатуурсан эргэтэн зүсэн орж ирээд час хийх өвдөлт мэдрүүлэн бүлэх үед яолон гиншивж өөр нэгэн гоё мэдрэмж бүхэл биеийг нь өвч бүрхийг анзааран гоё байна хэмээн ялдам хоолоогоор гиншиж гарлаа. Анхны харцаар л дурлсан найз залуудаа ариун нандин бүхнээ өгч улам бүр шунан дурлаж байгаа зулаа таашаал гэхээсээ илүү зүгээр л хайрыг мэдэрч үнэхээр жаргалтай байв. Тэр хийсэн үйлдэл бүхэндээ сэтгэлээсээ хандаж хэдийгээр өвдөж байсан ч зөвхөн хангайдал гоё байвал болох нь тэрэ гэж бодно. Яагаад гэвэл ичимхий бүрэг хангай нэвт хөлөрчгсөн яг л диваачнд байгаа айтай тунч жаргалтай байгаа нь илт мэдрэгдэж түүнийгээ өшөө илүү сайхан байлгахыг хүссэндээ мундаг байна, гоё байна гэж өглөн гиншсээр байлаа. Өрөөний хаалга цоочтой байгаа нь тодорхой. Пилжид нөөц түлхүүрээр онгойлгон дотогш ороод сэмхийн гიშгэлсээр оронд хөрвөл чимгээ огт мэдсэн шинжгүй тайван ойрсож байв. Хүлээх тэнгэлзэх өчүүхэн шалтгаан алга. Дотоожоо яаран тайлаад хүнжил чурган бүсгүйн дээрээс тас тэврэн мордоход цаатхан цочин сэрээд хинбэ химэн сандран орилоход би байна гэсээр лагс хүнд биеэрээ хөдөлгөөнгүй болтол дараад дотоожийг нь шувтлан бүдүүн бороо углаад авав. Чимгээ юу ч үл дугран эсэргүүцгээ байсан нь нэгэнт хувь тавилантайгаа эвлэрэн бууж өгсөн нь тодорхой болжээ. Чамтайгаа жаргалтай амьдрнаа. Бүзмаа хасаална. Чи минь үнэхээр гоё.
хэмээн пилжид согтуурхан өглөж архины халуун тачаалын халуунд бүрэн автан ухаанаа гэжээ. Болол доо арайчтэй хэмээн бүсгүй байдаг чадлаараа эсэргүүцэн тийчлэвч пилждийн лагс зузаан бие бахим хатуу гарыг үнэхээр дийлсэнгүй. Хайртай хэмээн бие чангалан таш дуу хадаан хамаг хүчээрээ бүлөвч тавьж чадахгүй хөлсөн асгаран усан хулган болжээ. Хүлээ авалтанд очсон хойноо эр нөхрөөрөө бас өөрөөрөө бахархах Бузмагийн сэтгэл ихэд хөдөлж эхэндээ хундаг болгоныг хоослоод байв. Гэвч сүүлдээ нөхөр нь зориуч хаад байгааг мэдрэн болгоомжолж адилхан хундганд ус хийж бэлдээд түүнийгээ пилждийг аргалж эхлэв. Намайг согтоочхоод чимгээтэйгээ жаргах санаатай. Тэр халтар гуйлагч нь их хэм санчсан хүлээж байгаа биз? Тэгчж ярихгүй шүү. Хэмээн бие цэгнэн худлаа уусанд өрөөзүүлэн жүжиглсээр байжээ. Гэтэл тэднийг сайд тусгай өрөөндөө дуудан бүүрч гоё мэдээ дуулгав. Бууралт үстэй цэвэрхийн хувцалсан сайд тэднийг ширээндээ урин суулгаад та хоёртой чухал юм ярих гээдээ. Манай яамны дэд сайдын суудал эзгүй байгаа. Би өөрийг чинь сонирхоод гэхэд пилжид өндөлцөн тантай би ганцхан нийлж чадна шүү. Та юу хүсэж байна? Гэхэд сайд инээмсэглэн манай пилжтэй чи юм үзэж нүд тайлсан ирэлдээ. За, шуудхан хэлье. Танаа аавын өвлжөө болон тэр хавьд маш том орд илэрсэн. Алт, мөнгө бас бусад ховор эрдэнэсийн. Гэхдээ одоохондоо нууц байгаа. Гол цөмөн танаа аавын өвлжөө болон тэр хавийн орчин юм байна. Пилжид уулга алдан ёстой гайхалтай. Аав маань энэ нутаг энгийн газар бишээ гэж байнга хэлдэг байсан. Та яаралтай бичиг баримтаа бүрдүүлж газрыг өөрийн мэдэлд ав. Би лиценз зөвшөөрлийг нь авч дөнгөн. Тэгээд л дэд сайдын суудал дээр нь орд газрыг хамтран эзэмших эрх. Ямар байна да? Гэхэд пилжид Бузма хоёр уухантаас толгойд огчээ. Нэгэнд дэд сайд болохоор болсон пилжид салж нийлэх асуудлаа хойш тавих нь тодорхой. Бузма гэртээ харих замдаа согтсон дөрөөзүүлэн хэвтэж явхдаа асар том баялаг эрх мэдэлд хүрч байгаагаа ухааран ямар ч үнээр хамаагүй пилждээс салах ёсгүй гэж шүд зун бодож байв. Жолооч ганц үг согтсныг нь далимдуулан ясархаг том гараараа хөх өгцгийг нь базлан оролдож дотоочийг нь шувтлан үтрийг нь илбэхэд сэрэл хүсэл асаж баргал гиншиг шахсанж хилээ хавчин твчиж донтоо новшчин төлөвлөгөө балалхна гэж бодож хэвттэл өнөөх нь ашгүй гарч оджээ. Бузма хэсэг унтагч болон хэвтэж байснаа сэм босон доош бууж чимгээгийн өрөөний гадна ирж чагнавал таамагласан ёсоор уйхлан амсгаадаг чимээ таш хийх дуу хадах сонсогдов. Боож өгөх шахсан Бузма гар утасныхаа камерыг асаагаад хаалга татан орилсоор орлоо. 10 гаруй жилийн өмнө пилждийн хадам эгч бад маань 2 хүүхэдтэйгээ зочлон ирээд хит хонжээ. Нөхөр нь осолд ороод өнгөрчихсөн сэтгэл санаа гундуу яаж амьдрах аргаа олж ядан явсан бадмаа төрсөн дүүгээ бараадалгүй ч яах вэ? Угаас сэрэл хүсэл хуйл тачаал ихтэй пилжид хадам ихчээ эртнээс шүлэнгтэн харж авсан болохоор их л өгөөмөр загнан боломжийн ажил төрөл олж өгье байр оронтой болтлоо энд амьдарч болно гэхэд Бадма Бузма хоёр тоймгүй их баярлсан нь тодорхой. Бадма тогооч мэрэгжилтэй хоол сайн хийдэг болохоор бүр их таалагджээ. Тэрнийг өглөө шаардаж бүрзээсэн пилжид галтгооны өрөөндөө ортол Бадма богино хормоотой нэмгэн дайрсанстай хоол бэлдэж байв. Шаардахаар бүр их донтоо болчихдог пилжид тэсэлгүй твэрч аваад хувцсыг нь урчих шахан тайлж шалан дээр даран унаад Бузмагаас дутхгүй сайхан хөх бүксийг нь базлан дотоожийг нь шувтлаад мордон зүтгэв. Ингэн чинээ огтхонч санаагүй Бадма орилж тийчлэн эсэргүүцсэн боловч яахан дийлэх вүлээ. Хань ижлээсээ хагцаад удаагүй сэтгэлийн дарамттай байсан бүсгүйг хүчирхийлэн эзэмдэж үрийн шингэнээ умайд нь хинэгчгүй цацан бахтаваа хангажээ. Бадма ингэж доромжлуулсандаа баргал ухаан алдан илээ балаа болж шав шалтан шалан дээр хөвцээр байхад тэр сайхан биеинд улам шүлэнгдсэн пилжид төрөл бүрийн байрлалаар хийж түүнийг зовоон дураар нь эдэлжээ.
Дүүгийнхээ амьдралд толб үлдээхгүй тулд Бадмаа хүргэн дүүгээсээ 2 өрөө байр аваад амаах амихаас өөр арга байсангүй. Боломжийн ресторан авч өгнө, бас 2 хүүхдийг нь бүх зардлыг даанаа гэж амласан авч хэлсэндээ хүрсэнгүй. Одоо хүртэл зарцтойгоо ч хэлэхсээр яваажээ. Тэр өдрөөс хойш Пилжид дуртай үедээ Бадмааг хүчирхийлдэг болсон төдийгүй дур ханах төрөл бүрийн аргаар түүнийг заваадаг болжээ. Хаалгаа янгинтал төгжчгээд хувь заяанда харуулсан нүдэ бүлций төлөөлж суудал утсан дуурж харвал Бадмаа ихч байв. Чимгээ болсон явдлыг нэг бүрчлэн хэлээд дүүн яахаа мэдэхгүй ястаа хэцүү байна. Ингэж амьд явхаар үхсэн минь дээр химээ мэлмрүүлэхэд Бадмаа миний дүү дөрөв сайхан үрээ бодоо. Альва юмд гарц заавал байдгийн. Чи их чигээ өөрийгөө золионд гаргаж болохгүй шүү. Гээд Пилж дээр хэрхэн хүчндүүлдэг байснаа хэлэн их ч н одоохон яваад очие. Хамтдаа байвал наад гарч амтэн чинь яавал гэж. Ингээд удалгүй Бадмаа хурч ирээд хоёул нэг шил даарсан унгаа зовлон жаргалаа ярин зөндөө уйлцгаав. Миний өрөөнд унтий. Согтуу толгой эргүүтээд хайжлэг. Гээд өрөөндөө дагуулan орж ор засаж өгөв. Санаа намарч тайтгарсан чимгээ дорхноо ундчихсан бөгөөд Бадмаа гаднаас нь цойржилж орхиод сэтгэл шулуудан чимгээгийн өрөөнд ороод хэвтчихжээ. Яг л сансан бодсон ёсоор нь согтуу Пилжид шууган орж ирээд өөрийг нь чимгээ гэж бодсон бололтой уйхлан айхлан хүчирхийлж гарчээ. Бадмаа тооцсон ёсоор бүх үйлдэлийг утсандаа бичиж яг л хүчндүүлж байгаа аятай чарлсаар байв. Гинт хаалга цэлсгийн онгойж Бузмаа их туу хадаасаар орж ирэхэд тавьж амжаагүй байсан Пилжид тачаалтаа автан хүчлэн бүлсээр яран цацлаа. Муу гуйлах чинь шулам нөхөр уруу татаад байна гинэ чи химэн Бузмаа хашгичан хүнжил хуу таттал төрсөн их чинь нус нулимсандаа хутгалдан хэвтэж байхын тэр чимгээ биш Бадмаа байсныг харсан Пилжид эргэтнээ унжуулсан чигээрээ таг хөшөж орхив. Гэртээ тайван амгалан хонсон хэрлэн өглөө эртлэн бостол дулам имээ аль эртээ босчихсон цай чанаж суув. Имээ та амрахгүй яавэ? Би бүр нам унтаж орхиж өө тий. Имээ нэрт босоод сурцсан юм аа. Охин минь цайгаа уу. Онон хэрлэн хоёрч басан бүгд цайлан сууж байтал чимгээ инээд алдсаар ороод ирлээ. Охтууд ээжээ гэж орилолцоор гүйлдэн очиж тэрвэрлдэн нулимс гэлтгэн уулзгаав. Хэрлэн ихэд гайхан танд чөлөөгүй ээжээ. Би цаашид Пилжтинд ажиллахгүй. Үр төлбөрийг нь өөр ажил хийж төлөхөөр болсон. Ямар тач ээж нь одоо хүүхдүүдтэйгээ байн хамт байна. Гээд сэтгэл хангалуун инээмсэглэжээ. Хэрлэн баяр хөөр дүүрэн болчихсон инээд алдсаар сургууль руугаа гүйх шахан ортол баяр цэцэг тэргүүтээ хэсэг охид банд нар бөөгнөрөн сууж байснаа. Хөөй халтраа, юунда яарав? Эхний цаг сонхолсон. Хөх бүхсэн ямар том юм бэ? Наадах чи ээжтэйгээ манаа зарцсан штэ. Муугаа мэдхгүй сэхүн гिचээ шүү. Ингэсээр баяр цэцэг өндийн босож халаасаа ухан мөнгө гарган сарвайж бид нар шүнжин шоудаад дотор муу байна. Чи яваад хэдэн пиав аваад ир. Хариултыг нь аваарай. Гэхэд өнөөдөл нь нэрхийтэл инээлдэн зарц юм уу? Яг юу хийдгийг шал угаах уу тэгээд гисгэн хэрлэнг элэг дог хийв. Энэ удаа хэрлэн тиссэнгүй. Тийм ээ. Би зарц. Тэгээд яачав? Аав чи хэдэн туранхаа хон авчирч хүчээр маллуулаагүй бол бид нар аавыгаа алдахгүй байсан. Заваан бэртгчин новшнууд гिचгээд баяр цэцгийг түлхэн холдуулаад цааш явлаа. Чи муу халтар юу гинэ гэж чарлах баяр цэцэг араас нэрээд үстэн өнөөдөл нь элбэн хэрлэнг доороо оруулан байтал та нар одоо болооч олоола боорлоод нохоо юм хаашаа гэсээр нэгэн залуу ирж хэрлэнг татан босгоод алив явъя намайг дагаад яв гээд хөдлөв. Тэр бол оргил байлаа. Хэрлэн тэхээс тэгсэн юм шиг оргилд хөтлүүлэн шатаар өгсөн тэднээс холдмогц гараа татан аваад тусалсанд баярлаа. Би ингээд явъя да. Зүгээр дээ. Чи юу хичээл дараа завтаа юу? Хоёул уулзах уу? Ингээд оргил ичингүүрэн тонгооход хэрлэн чамд над шиг охид олон байдаг биз? Би завгүй. Уучлаарай. Ингээд цааш иргэн явж хав. Оргил араас нь
Тэр чин зүгээр л цоо яриа штэ гэж сулхан дуурсаар үлдв. Гарцаагүй байдалд орсон Пэлжэд нүүрх хийх газраа олж ядан сандарч чимгээ биш төрсөн их чинь байсан шоконд орсон Бүзмаач амаа ангаан хөшөж орхив. Бадмаа нулимс туслуулан тэр жилдүүгээ гэж итгэн танаад ирсэн. Энэ өөдгөө нөхөр чинь хүссэн үедээ намайг ингэж дарамжилдаг. Чи яах вэ? Нөхрийнхөө талдал орох бах. Харин би зүгээр өнгөрөхгүй. Ингээд утасныхаа бичлэгийг сонсгоод яг одоо цагдаа дудлаа. Аль холтцоо новшнуудаа. Ингээд хувцаа хам хум шүүрэн гарав. Пэлждийг газар дээр нь байрж гартаа атгах бодолтой явсан Бүзмаа гинт ухаан орсон хаягтай. Үгүй ингэж болохгүй штэ гэж өглөн ихчээ болохгүй дүүн сүрэн штэ ихчээ гэж чарлсаар араас нь гүйлээ. Бадмаа яг л өөрийнхөө тооцсон хүсснийхээ дагуу Пэлжид Бүзмаа хоёрыг шахаанд оруулж эцэст нь за яах вэ? Хөгшөө авгаа би үн цэнэгөө хохироод үлдээ. Чимгээг явуул. Бас надад амлсан ресторан. За ресторанч хэрэггүй дээ. Байрлал сайтай цайны газар олоод өгчих. Тэгвэл би ама хамхи. Гэхэд Пэлжид уухаан тас зөвшөөрөн харин Бүзмаа ихчээ тэр чимгээ чинь бидэнд өртөө штэ. Та төрсөн гарсан нь байтлаа юунд ингэж Бадмаа дүүгийнхээ үгийг таслан надад Пэлждийн төдийгүй чиний бичлэгүүд байгаа. Та хоёр бол яг адилхан нэг тэрэгний хоёр дугуй. Цаашаага амьдардагсан уу, салдагсан уу надад падгүй. За хурдан шийд. Гэхэд Пэлжид чимгээг явуулъя. Гэхдээ тэд ямар ажил хийж яаж өөрөө төлөх нь тэдний асуудал. Ингэж л тохирё. Бадмаа сансандаа хүрсэн төдийгүй өөрийнхөө гонигт амьдрал руу чимгээг оруулалгүй хамгаалж чадлаа. Юугаач мэдэлгүй тун бүх унтаад сэрсэн чимгээг баярт мэдээ ухтан тэр дороо гэртээ харжээ.